байцгаана уу Камжа ТV байна. YouTube дээр 120 мянган дагагчтай Солонгосын фитнес инфлюенсер залуу сая хэдхэн сарын өмнө амиа хорлож нас орсон. Гэхдээ энэ амиа хорлсон шалтгаан тэр үйл явц нь зүгээр л маш сонин ойлгомжгүй, дээрээс нь хамтран амьдарч байсан эмэгтэйгийнх нь ярьж хэлж байгаа зүйлс ч гэсэн маш эвгүй ийм хэрэг байгаа. Нас орсон залууг Ким Унгсо гэдэг 1988 онд Пусан хотод төрсөн. Нас барах үедээ ердөө 36 настай байсан. Солонгосын бодибилдингээр хичээллэхийг хүсдэг залуучуудын дунд маш их алдартай ютубер мөн бизнесмен байгаа. Хэргийн хувьд гэх юм бол яг энэ хүн очиод алчсан юмаа гэх зүйлгүй амиа хорлсон хэрэг боловч нийт солонгосчуудын уур бухимдлыг төрүүлсэн зүйл энэ хэргийн ард байсан. Ким Унгсо 20 хэдэн настайгаасаа ахуулаад тухайн бүс нутагта маш алдартай фитнес дасгалжуулагч бас бодибилдингийн тамирчин байсан. Иршүүд хөдөлмөрч зангаараа хүмүүсийн хайрыг хүртэж 120 мянган дагагчтай яг өөрийнхөө энэ салбарт тэргүүлэх ютуберуудын нэг болсон ийм хүн байгаа. Гэр бүлийн хувьд гэх юм бол аавтайгаа ээжтэйгээ охин дүүтэйгээ дөрүүлэн амьдардаг байсан ч бага бахт нь аав ээж нь санхүүгийн хүндрэлээсээ олж салж исэн байна. Тэр үедээ аавтайгаа амьдрна гэд багаасаа ядуу зүдөө хүнд амьдралыг туулсан ч өөрийнхөө хөдөлмөрөөр биеэ хөгжүүлэхээс гадна эрүүл мэндийн бүтээгдэхүүний франчайз компаниг үүсгэн байгуулж маш том амжилтанд хүрсэн. Өнгөрсөн 2025 оны 2 сарын 3-нд ар гэрийнхэн зүгээс Ким Унгсо золгүй ослын улмаас нас орлаа гэж зарласан ч хэдхэн цагийн дараа компанийн зүгээс гаргасан мэдээлэлээр гинэт зүрх нь хаагдсны улмаас нас орсон гэж мэдгдсэн. Эдгээр мэдээллүүдийн дараанаас Солонгосын YouTube орчин тэр чигтээ шуугаж яагаад нэг нь ослоор нас орсон гэд нөгөө тал нь болохоор зүрх нь гинэт зогслоо гэд өөр тайлбар өгöd байгаа юм бэ. Яг үхлийн шалтгаан нь юу байх вэ гэдэг дээр өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлсэн ютуберуудын бичлэг маш ихээр ар араасаа хөврөн гарсан. Жишээлх юм бол угаасаа бодибилдингийн тамирчид олон төрлийн нэмэлт бэлтгэл янз бүрийн эм тариа хэрэгэлдэг болохоор тэрний нөлөөгөөр залуучууд 30-40 гараад зүрх нь хаагдаж нас орох тохиолдол байдаг гэсэн ийм таамаглалуудыг тавьж исэн бол Ким Унгсо нас орсноос яг 1 хоногийн дараа буюу 2025 оны 2 сарын 4-нд нэгэн ютубер шөнө 12 цагт лайваараа энэ сэдвийн талаар ярьж явах үед нас орсон Ким Унгсогийн YouTube хуудсан дээр нэг мэдээлэл бичвэр яг тэр мөчөд шинээр постлогдсон. Тэрэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр сайн бацгаана уу Ким Унгсо байна. Яг одоо энэ мэдээлэл цацагдах үед би магадгүй аль хэдийн нас орсон байх болно. Энийг бичээд сууж байгаа миний сэтгэл үнэхээр хэцүү байна. Энэ хорвоод үхий гэж боддог хүн хаана байх вэ? Гэхдээ амьдрах явцад гомдолтой зүйлс их олон тохиолдох юм. Сүүлчийн удаа та бүхэндээ ийм таагүй байдлаа харуулсанд уучлаарай. Гэхдээ намайг ийм байдалд хүргэсэн хүн бол анханасаа том хэмжээний залилан хийжсэн бэлгийн гэмт хэрэгтэн луйварчин Ким Хаксу. Тэр хүнд гэж хэлэхэд би үхсэн ч чамайг жигшиж хараасаар ахолно. Чиний үйлцэн гэмт хэрэг бүгд хуулиар шийтгэгдэх бах. Би чамайг луйврын хэрэгээр шүүхэд өгчөөд ингээд төрүүлээж авч байгаа болохоор чи хэрэгээс мултарч болох ч гэсэн өөр ямар нэгэн зүйлүүд чамайг хүлээж байгаах. Амьд байх хугацаанд би хайр дэмжлэгийг маш их мэдэрсэн. Гэхдээ одоо би үнэхээр сайхан амьдарсан байна гэж инээмсэглэн явах болно. Оршуулга хэрэггүй. Найдах ч хүн алга. Та бүхэнд аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсье. Баяртай гэж бичсэн энэ бичвэрийг энэ өөр ютубер лайв хийж явахдаа санаандгүй үзээд Ким Унгсо амиа хорлсон юм байна гэдгийг хүмүүс мэдэж авсан. Энэ бичвэр бол скежюл хийцэн яг тэдний өдрийн тэдэн цагт автоматар орохоор талигаач урдчилж YouTube хуудсан дээрээ тохируулсан пост байсан гэсэн. Энэ талигаачийн сүүлчийн үгээ бичсэн пост YouTube дээр нь ороод 5 минут ч хүрэхгүй устгагдсан. Ер нь бол яг 4 минутын дараа устгагдсан. Энэ гэрээслэл дээр дурддагсан Ким Хаксу гэдэг хүн бол Ким Унгсотой хамт WS компаниг үүсгэн байгуулсан дэд захирлан гэж явдаг хүн байгаа. Талигаач өөрөө бол ерөнхий захирал нээсэн. Хүмүүсийн хамгийн их гайхширлыг төрүүлсэн зүйл бол Ким Унгсогийн оршуулган дээр Ким Хаксу яг гол гашуудагчаар оролцож гарандаа 2 хар зураастай тууд зүсэн байсан. Та бүхэн маань Солонгос киноноос зөндөө харж ясан бах. Солонгост нас барагчийн эцэг их үр хүүхэд нь хар хувцсан дээрээ 3 зураастай тууз, эхнэр нөхөр нь 2 зураастайг, ах дүү нар нь 1 хар зураастай тууз зүүж 3 хоног тэндээ хонож хүмүүс хүлээж авдаг. Гол нь Ким Унгсогийн сүүлчийн үг YouTube дээр цацагдахаас өмнө оршуулга ёслол аль хэдийн эхэлчихсэн байсан учраас энэ нийтлэлээс болж оршуулгын ёслол дээр талигаачийн аав нь чинд байх хэрэггүйгээд Ким Хаксуг хөөж гашуудагч нар хооронд бас нэлээд үүмэн болсон юм байлээ. Солонгосын Кэгоши айгуу шивта буюу мэдхийг хүсэж байна нэвтрүүлгийн багийнхан энэ ойлгомжгүй зүйлсийг тодорхой болгохоор хамгийн түрүүнд талигчийн төрсөн дүүтэй нуулзахад би ахыхаа энэ хэргийг одоо шийдэхгүй бол насаараа харамсах юм шиг байна. Анх ажиллаа хийгээд байж хахад аав нь залгаад ах чинь нас орчиж гинэ гэд уйлаад хэлсэн байна. Энэ мэдээг сонсоод ээж нь хамгийн түрүүнд 2 сарын 3-ны үдээс хойш 5 цагийн үед эмнэлэг дээр очоод дараа нь аавтайгаа энэ дүү эмнэлэг дээр очиход хинч аав ээж дүүгээс нь асуухгүйгээр оршуулах ёслолыг эхлүүлчихсэн байсан. Нэг зүйлийг хэлэхэд Солонгосын бүх
огт томоохон эмнэлгүүд хажуудаа орчуулах ёслолын газартай байдаг. Тухайн өвчтөн эсвэл хүргэгдэж очсон хүн нас орох юм бол шууд тэр эмнэлгийнхээ оршуулгын танхимд үйл ажиллагаа нь явагддаг. Монгол шиг хэд хоног хүлээн өдөр судар харна гэсэн ойлголт бараг байдаггүй. Хэдий тийм ч гэсэн төрсөн ар гэр бүл нь ахыгаа, хүүгээ нас орсон гэдгийг мэдэж амжаагүй байхад ёслолын үйл ажиллагаа эхэлсэн гэдэг бол байж боломгүй зүйл байгаа. Ингээд ар гэрийнхэн нь гүгээд очиход гол гашуудагчаар нөгөө дид захирал Ким Хак-су бас талигачийн хамтран амьдардаг байсан эмэгтэй Ки Жи Хён хоёр зогсожсэн тэр байгаа. Ки Жи Хён болохоор Миман ин буюу талигчийн бэлэксэрч үлдсэн эхнэр гэдэг дээр нэр нь бичигдсэн байсан. Анх инстаграмаараа дамжуулаад Ким Мөнгсогийн ар гэр нь байна. Ким Мөнгсо золгүй ослоор нас орлаа гэж бичсэн хүн нь энэ хамтран амьдардаг байсан эмэгтэй Ки Жи Хён байгаа. Ким Мөнгсогийн хувийн амьдралыг ярих юм бол бага зэрэг ээдрээтэй. Ким Мөнгсо өөрөө эхнэр бага насны нэг хүүтэй байсан боловч 2021 оноос эхлээд эхнэрээ араар нь тавьж энэ Ки Жи Хёнтэй уулзаж эхэлсэн. Энэ явдал дүүд нь бас аав ээжт нь хамгийн гол нь эхнэрт нь маш том хүнд цохилт болсон. Эхнэрээсээ салаагүй бага насны хүүхэдтэй байж байхдаа хоёр дахь амьдралаа эхлүүлэхэд нь маш их дургуутсан байгаа. Гэтэл удаагүй нууц амарг нь байсан Ки Жи Хён жирэмсэн болж тэр хоёр хүүтэй болсноор Ким Мөнгсо анхны эхнэр хүүхдээ тэр чигт нь хайсан гэж хэлж болно. Талигачийн дүү болохоор яхара ах маань чамайг би үхсэн ч хараасаар авах болно гэж үзэн ядчихсан тэр дид захирал Ким Хак-су бас нууц амраг хоёр нь гол гашуудагчаар зогсожсэнийг одоо ч ойлгохгүй байна гэж ярьжсэн. Шүн оршуулах ёслол дээр байсан хүмүүс шивэр авир хийлдээд чи ахыхаа YouTube руу нэг ороод үзтээ гэхэд нөгөө пост аль хэдийн устгагдчихсан байсан. Эргээд хартал Ки Жи Хён ахых нь уцыг барьсан байсан болохоор ахыхаа гэрээслийг интернет орчин дээр явж исэн скриншотуудаас олж унсан байгаа. Энийний дараагаар нэвтрүүлгийн багийнхан Ким Мөнгсогийн аавтай очиж уулзсан. Аавынх нь хувьд болохоор гэр бүлийн асуудлаасаа болоод сүүлийн 6 жил хүүтэйгээ огт холбоогүй байсан ч байнга л хүүгийнхээ зурган дээр зүрх дарж YouTube-ийнх нь үнэн ч үзэгч байсан хүн байгаа. Хүүгээ нас орлоо гэдгийг сонсоод очихдоо хамгийн түрүүнд Ки Жи Хёнтой уулзснаа хэлдэг. Тэгэхэд бол тэр эмэгтэй хүү чинь сүүлийн үед сэтгэл гутралын эмх уудаг бас булчингаа хөгжүүлэхийн тулд стероид их тариулдаг байсан. Тэрнээсээ болоод зүрх нь хаагдчихлаа гэж хэлэхдээ Ким Мөнгсогийн аав тухайн үедээ бол тэр үгэнд шууд итгэсэн байгаа. Харин нөгөө пост цацагдсны дараанаас тэр оршуулгын уур амьсгал тэр чигтээ өөрчлөгдсөн. Эхэндээ аав нь хамт компани үүсгэн байгуулсан сайн найз нь гол гашуудагчийн хувцас өмссөн зогсож байхад их баярлсан ч охин нь ахыхаа бичсэн зүйлийг харуулсны дараа шууд Ким Хак-суг хөөгөж оволсон. Яг энэ үеэс аавд нь хүнд ч итгэж болохгүй юм байна. Нэг л биш байна гэдэг мэдрэмж төрөөд Ки Жи Хёноос миний хүүгийн утсыг надад өгчих. Түрүүн чамд байсан биз дээ гэхэд одоо байхгүй байна. Би аваад ирье гэж 2 сарын 4-ний шөнө 1 цагийн үед орчуулга ёслолын газраас гараад огт ирэхгүй байсан. Араас нь залхахаар удахгүй очлоо гэж яснаа. Би ер нь очихоо боллоо. Орчуулга ёслолд оролцож чадахгүй нэ гэдгийг хэлсэн. Гэтэл тэгэж хэлсэн хүн маргааш өдрийнх нь 11 цагт орчуулга ёслол дээр буцаж ирээд Ким Мөнгсогийн утсыг аавд нь өгч утасных нь нууц үгийг хүртэл зааж өгсөн байгаа. Аав нь утасны устгагдсан бүх зүйлийг сэргийлгэхэд нөгөө YouTube хуудсан дээр нийтлэгдсэн байсан гэрээслээс ч илүү маш их ноцтой нууцуудыг олж мэдсэн. Энэ талаар бичлэгний төгсгөлд илүү дэлгэрэнгүй гарна. За сүүлд ахын утсыг очоод аваад ирье гэж гарсныхаа дараа Ки Жи Хён Ким Хак-сутэй уцаар ярьсан бичлэг олон нийтэд ил болсон. Тэрэн дээр чи нааша хүрээдэрч чадах уу? Чиний машинаар ахын гэр рүү явъя. Очиж ахын цагийг авах хэрэгтэй байна гэхтэн Ким Хак-су гайхаад цаг нь хаана байгааг мэдэх юм уу? Нэг цаг л авах юм уу гэхэд үгүй нэлээд хэдэн цаг байгаа. Хэрглэжсэн юмнуудыг нь авах хэрэгтэй гэж ярьсан. Энийг сонсоод солонгосчууд тэр чихтэй энэ хоёр хүн нийлж агаад Ким Мөнгсог үхэхэд хүргэсэн юм шүү гэж хардчихсан. За Ким Мөнгсогийн хувийн амьдралыг шүүмжилдэг хүмүүс маш их байдаг. 10 жилийн өмнө 2015 онд их нэртэйгээ гэрлэж хүүтэй болоод энэ бүх амжилтаа анхнаас нь хамтдаа бүтээсэн ч гэрлэлтийнхээ хугацаанд 2021 оноос Ки Жи Хёнтэй араар нь тавьж дундаасаа бас нэг хүүтэй болсон. Анхны их нэрээсээ салах шүүх хурал 3 дахь жилдээ үргэлжлэж явж байсан юм байна. Яг хуулиараа бол гэрлэлтээ цуцлуулааг байсан. Одоо энэ нууц амраг гэхүү 2 дахь их нэр гэхүү энэ эмэгтэйг цаашдаа дандаа Ки Жи Хён гэд нэрээр нь дуудаж авчээ. Яг дүгнээд хэлэх юм бол Ким Мөнгсо 2 амьдралтай байсан. Нэг нь хууль ёсны эхнэр хүүхэд, нөгөөх нь гэрлэлтээс гадуурх эхнэр хүүхэд байсан болж таарч байгаа. Гэхдээ Ким Мөнгсо 2022 оны 7 сараас 2024 оны 3 сар хүртэл зөвхөн 2 жилийн хугацаанд л 2 дахь эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч агаад нас орох хүртлээр Ки Жи Хёны гэрээс цаг 30 минутын зайтай газар тусдаа ганцаар амьдарч байсан. Тийм болохоор Ки Жи Хён ахын гэрлөө очиж цагийг нь авах ёстой гэсэн нь тийм учиртай байгаа. Ким Мөнгсогийн аав хүүг
хүүгийнхээ утсыг нэг бүрчлэн шалгахад нас барахаасаа сарын өмнө интернетээр галт төлдөг нүүрс захиалж худалдаж авсан байсныг нь мэдсэн. Задлан шинжилгээгээр 2025 оны 2 сарын 3-нд үүрийн 5 цагт угаартаж нас орсон гэдэг дүгнэлт гарсан. Нас барахаасаа өмнөх нь үүрийн 4 цаг 40 минутанд 24 цагийн дэлгүүрээс 1600 воноор асаагуур худалдаж аваад нүүрсээ машин дотроо шатааж амиа хорлсон байгаа. Нас барснаасаа 6 цагийн дараа буюу 2 сарын 3-ны өглөө 10 цаг 50 минутанд хотгоныхоо машины зогсоол дээр машиндаа нас орсон байдалтай олдсон. Гэхдээ цагдаа нарч биш, оршин суугчид ч биш, Ки Жи Хён анх олоод цагдаа дуудсан байсан. Амиа хорлохоос цагийн өмнө Ким Ун-сё Ки Жи Хён руу "Би одоо жинхнээсээ явлаа. Баяртай" гэж мессеж бичсэн байсныг өглөө 8 цагийн үед хараад шууд гэрлүүн явж гэрийнх нь гадаа байсан машин дотроос цогцын олсон нь тэр байгаа. Харин одоо компанийн дэд захирал хамгийн сайн найз нь буюу гэрээслэл дээр лөөвөрчин гэж дурддагсан Ким Хак-су юу гэж хэлсэн бэ гэхээр намайг тэр гэрээслэл дээр лөөвөрчин бэлгийн хүчирхийлэгч гэсэн байсан. Би энэ яваад байгаа худлаа цуу яриаг залруулмаар байна. Ун-сё яагаад намайг лөөвөрчин гэж бичснийг ойлгохгүй байна. Намайг одоо лөөвөрчин хүчирхийлэгч гэж цацаад яриад байгаа ютуберүүдэд би өөрийнхөө гэмт хэргийн түүхийг бүгдийг явуулсан. 2021 оноос эхлээд бит хоёр хамт компани байгуулад Ун-сёгийн ютуб сувг нэр нөлөөний ачаар бизнесман үнэхээр амжилттай сайн явж исэн ч 22 оны 7 сараас Ким Ун-сёгийн гэр бүлээс гадуур харилцаанаас болоод борлуулалт огцон буурч эхэлсэн. Дээрээс нь Ким Ун-сё анхны эхнэртээ өгчээсэн нөхөн төлбөрийн мөнгө, шалтгаан нь мэддэхгүй маш их зарлага, хувийн данснуудаас нь бас компани данснаас ч маш их гарч байсан. Эннээс болоод бит хоёр хоорондоо хэрэлдэж, зөрчилдөж эхэлсэн болохоор компани мөнгийг шамшигдуулсан хэрэгээр талигачийг шүүхэд өгсөн гэдгээ Ким Хак-су хэлсэн. Дээрээс нь зарлагын баримтууд бас талигч өөрлөө надад нэг боломж олгооч мөнгөний асуудлуудаа шийднэ гэж бичсэн мессежүүдийг нь бас харуулж исэн. Уг нь сүүлд хоорондоо уулзаж ярилцаад тохиролцсон ч гэсэн талигаач Ким Хак-сугийг лөөврийн хэрэгээр эргүүлээд шүүхэд өгсөн байгаа. Ким Ун-сёгийг нас орсны дараа энэ Ким Хак-су найз охин руугаа уйлж залгаад "Ун-сё нас орсон гинэ. Надаас олж нас орсон юм шиг байна. Би оршуулга руу явахгүй бол болохгүйгээд уйлаж ярьж ясан утасны бичлэгээ ч гэсэн цацсан. Ким Хак-су оршуулга дээр явж очиход Ки Жи Хён надад туслаад гол гашуудагчаар оролцоод өгөөч. Энд надаас өөр ямар ч хүн байхгүй байгааг харж байгаа эцтэй. Дэд захирлын хуваар, сайн найзын хуваар компани төлөөлөд оролцоо гэж гуйсан байна. Тэгвэл оршуулга ёслолоос хөөгдөж гарсныхаа дараа Ки Жи Хёнтэй уцаар ярьсан тэр бичлэг чинь юу юм бэ гэхэд Ки Жи Хён талигчин гэрт очиж авах юм байна. Нилээн хідэн үнэтэй цагнууд байгаа. Очиж аммаар энэ хүргээд өг гэж хэлсэн. Гэхдээ би хүргэж өгөөгүй. Тэр эмэгтэйг би оршуулгаас өмнө нэг ч удаа уулзаж харж байгаагүй. Талигчаас л сонсч байсан. Гэтэл Ки Жи Хён намайг үнэхээр муу хүн болж харагдуулах гэж бүх зүйлийн буруутан намайг болох гэж байна гэдэг зүйлийг ярьсан байгаа. Харин одоо Ки Жи Хён юу гэж ярьсан бэ гэхээр Ким Ун-сё гэдэг хүн бол энэ хүмүүсийн яриад байгаа шиг зүгээр нэг эмэгтэйн үгэнд ороод миний газлайтаар амиа хорлох хүн бишээ гэхэд энэ нэвтрүүлгийн багийнхан та хоёр салсан мөртлөө яагаад байнга уулзалдаж холбоотой байсан бэ? Та хамгийн ойр байсан хүн нь яагаад тэднийг ер нь амиа хорлсон гэж бодож ийнэ гэхэд Ки Жи Хён энэ бол шууд мөнгөтэй холбоотой дарамт бас анхны эхнэр нь гэрлэлтэд цуцлуулах гэж шүүхэд өгөхдөө эд хөрөнгө хуваах дээр 800 сая вон нэхэмжилсэн нь амиа хорлох шалтгаан нь болсон гэж би бодож байна. Ах надад 24 оны 12 сарын үед би чамд хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгч чадахгүй юм шиг байна. Өмнөх эхнэр бүх хөрөнгийг маань битүүмжлүүлчихсэн. Тэр битүүмжийг гаргахын тулд барьцаа 100 сая вон өгөх шаардлагатай гэд тэрнээс олж ах бүр үнэхээр хэцүү байдалд байсан. Тэрнээс хойш дандаа үхмээр байна гэж ярих болсон гэж ярьсан байгаа. Тэгэхээр энэ Ки Жи Хёны яриад байгаа зүйл бол өмнөх эхнэр нь 800 саяыг нэхэмжилж хөрөнгийг битүүмжлүүлсэн. Дээрээс нь тэр дэд захирал компани мөнгө шамшигдуулсан хэрэгээр шүүхэд өгчихсэн байсан болохоор маш их дарамтанд орж амиа хорлсон гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгвэл нас орох шалтгаанд нь Ким Хак-су ч гэсэн холбоотой гэж бодсон бол та яагаад оршуулах ёслол дээр гол гашуудагч болоод өгөөч гэж тэрнээс гуйсан бэ гэхэд би ахыг амьд байх үед нь Ким Хак-сугээс олоод үхмээр байгаа мó гэж асуухад яг ч тийм биш гэжсэн болохоор тэр хүнд тийм ч их муу санаагүй байсан. Бас Ун-сё аав ээж дүүдээ үнэхээр дургүй байсан. Хэрвээ миний оршуулга дээр ирэх юм бол шууд хөөгөөж явуулаарай гэж хүртэл хэлэх хэмжээний дургүй байсан болохоор би гэрийнхэнд нь нас орсныг нь хэлээгүй, бас утсыг нь шууд аавд нь өгөөгүй маань тийм шалтгаантай. Бас утсаар нь YouTube ороод гэрээслийн устгасан бол янз бүрийн хил амнаас хол байлгах гэж устгасан. Надад үхмээр байна, амиа хорлон гэдэг байхад нь би маш их болиулах гэж оролддог байсан. Яг нас орохынх нь өмнөх өдөр ах бит хоёр хүүтэйгээ гуруула хоолнд орчоод би буцаж гэрлүүгээ яваад өглөө сэртэл утсанд би одоо жинхнээсээ явлаа гэсэн тэр мессеж ирсэн байсныг харсан. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд шууд Ким
Ким Унсогийн гэрлөө явж очиход хаалганых нь код нь солигдчихсон. Орж чадаагүй учраас машиныг нь хайж зогсоол руу гүйсэн юм аа. Тэгээд анх олж исэн гэдэг ийм зүйлсийг Ки Жи Хён ярьсан байгаа. За Ким Унсогийн аав хүүгийнхаа утсыг сэргийлэхэд нийт 1700 ширхэг утасны дуудлагын бичлэгийг сэргийлсэн. Тэр дундаас зөвхөн Ки Жи Хёнтой ярьсан бичлэгэл гэхэд 430 ширхэг байсан. Энэ бүх бичлэгийг аав нь нэг бүрчлэн сонсох явцдаа Ки Жи Хён хүүг нь битгий үхээч гэж гуйж их хичээжтэй гэж бодсон ч сонсох тусам бүр байж боломгүй хүний санаанд багтамгүй зүйлс яригдаж тэр бүгдийг аав нь хэдэн сарын турш нэг бүрчлэн сонсож тэмдэглэж авсан талаараа ярьсан. Тэр дуудлагын бичлэгүүд бараг ихэнх нь олон нийтэд ил болчихсон. Бүх хүмүүс энэ эмэгтэйг үхлийн талд алгаа ташаад зогсож байсан хүн байна гэд солонгосчууд Ки Жи Хёныг тэр чигтээ үзэн ядж байгаа. Тэр Ким Унсо Ки Жи Хён хоёрын дуудлагын бичлэгүүдээс заримыг орчуулаад хүргэх юм бол ахаа та үнэхээр үхэн гэд шийдчихсэн үхснийхээ дараа юу болох вэ гэдгийг хүртэл бодчихсон байгаа чинь их баярлмаар байна. Гэхдээ тэр бол таны үхсний дараа л баярлах зүйл гэж инээснэ. Өнөөдөртөө бити үхээ гэжсэн. Өөр нэг бичлэг дээр та нас орсны чинь дараа дууд хүмүүсийнхаа дугаарыг тусад нь хадгалчих үхээсээ өмнө утасныхаа түгжээг гаргацсан байгаарай. Бас гэрлэлт цуцлуулах ажил дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийнхөө дугаарыг надад үлдээгээрэй. Тэгээд таныг ийм болсон, ийм гэрээслэл үлдээсэн гэдгийг тэр хүнд мэдэгдэх хэрэгтэй байх гэсэн энэ бүх ярианд Ким Унсо заал гэж хариулж байсан. Бүр Ки Жи Хён эвшэнгээ та гэрээслэлдээ бүгдийг нэг бүрчлэн сайн бичээрэй. Гэрээслэл чинь нэлээд зузаан болгондөө бичих юм их болохоор гэжсэн. Энэ Ки Жи Хён болохоор бүх эд хөрөнгөө надад бас өөрөөс нь төрсэн хүүдээ үлдээнэ гэдэг ойлголттой яриад байгаа гэдэг нь бол илт байгаа. Бас өөр нэг бичлэг дээр хэрвээ та өгчих юм бол энэ олон цагныхаа яг алийг нь миний хүүд үлдээнэ гэж бодож ийн яг нэгийг нь сонг гэхэд Ким Унсо мэдхгүй хамгийн үнэтэйгээ л үлдээнэ гэхэд бүр баярлаж инээснэ. Бүгд хайрцагтайгаа байгаа эцтэй Сефнийхээ нууц үгийг солиорой гэж ярьсан бичлэг хүртэл гарч ирсэн. Ким Унсо надад амжуулах ийм их ажил байна гэж ярихад над тэгвэл баяраас өмнө үхэхгүй гэсэн үг үү гэд сонсоход л шар ус босмоор ярианууд олон байсан. Гол нь Ки Жи Хёны гаслайт хийж өөрийнхөө хүснээр Ким Унсогийг амьд байхад нь хөдөлгөж чадсан нэг зүйл бол хэрвээ Ким Унсо өвхөл нас барсны тодорхойлолт хууль ёсны эхнэрт нь биш хоёр дахь хүүгийн ээжэд буюу Ки Жи Хёнд олгогдохоор болгож өөрчлүүлсэн. Талигачийн аав хэлэхдээ Ки Жи Хён хүүг минь амьд үлдээж болох хэдэн мянган арга байхад айлыг нь чийхгүй энэ хүн амиа хорлно гэдэн гэж хүнд ч хэлээгүй мөртлөө тэр нас орсны тодорхойлолтыг өөртөө авах гээд зүтгэсэн нь ямар нэг шалтгаантай л байсан байж таараа гэд судлаад үзэхэд Ким Унсо аль хэдийн өөрийнхөө гэрээслэлийг нотротоор батлуулад хэрвээ би өвхвөл миний бүх хөрөнгийг хоёр дахь хүүд буюу Ки Жи Хёны хүүд өгнө. Бас гэрээслэл биелүүлэгчийн нэрээр Ки Жи Хёныг бүртгүүлчихсэн байсан. Бүр зүгээр ч нэг цаасан дээр гараараа бичээд үлдээсэн зүйл биш. Хэрвээ би өвхвөл миний бүх хөрөнгө хүнд шилжих вэ гэдгийг улсад бүртгүүлчихсэн байсан гэсэн үг. Тэгэхээр Ким Унсо өвхөл юм бол тэр цаг мөчөөс эхлээд бүх үл хөдлөх хөрөнгө, нэр дээр нь байдаг барилга, бэлэн бус хадгаламж, хувьцаа гэд бүгд хоёр дахь хүүгийнх нь нэр дээр хэрнээ Ки Жи Хёны мэдэлд очихоор болж таарч байгаа. Ер нь бол оччихсон. Гэхдээ утасны бичлэгэн дээр байсан өөр нэг зүйл нь Ким Унсо чи намайг өгсөний дараа миний том хүүг харж хандах хэрэгтэй шүү. Бас л миний хүүштэй том хүүгээ бодохоор нулимс гарах гэдэг гэхэд Ки Жи Хён тэгнэ би сайн хандаж бүх зүйл дээр тусалнаа. Та битгий санаа зовоо гэжсэн. Мэдээж энэ бол худлаа амлалт байсан. Одоо хүртэл нэг вонч том хүүд нь өгөөгүй байгаа. Бас Ким Унсо өгөх нь энэ Ки Жи Хёнд ямар ашигтай вэ гэхээр хөрөнгө хуваах маргаанаас болоод гэрлэлтэд цуцлуулж чадаагүй анхны их нэртэйгээ хуулаараа гэр бүлээсэн болохоор Ким Унсо өгөх юм бол хөрөнгө хуваах гэр бүл цуцлах нөгөө 800 сая воны нөхөн төлбөр анхны их нэртээ өгөх ямар ч шаардлагагүй болно. Ягаад гэвэл нөхөр нь нас орсон учраас бэлэвсэрч үлдсэн гэдэг статустай болоод хөрөнгө нь хууль ёсны эхнэр хүүхдэд нь очдог боловч нас орохоосоо өмнө бүх хөрөнгөө өөр хүнд гэрээсэлсэн болохоор анхны эхнэр том хүү хоёр нь бүр юу ч хүү хоцорч ийн гэсэн үг. Бүр юу ч өгөхгүй гэдэг сэтлэр энэ Ки Жи Хён гэрт нь байгаа үнэтэй цагнуудыг аваад явчихгүй гэсэндээ төрүүлж очиж авах гээд улаарад байсан байгаа. Ким Унсо нас орохынхаа яг өмнөх өдөр өөрийнхөө тэмдэглэлээр Ки Жи Хёнтэй уулзсан тэр үеэс л миний амьдрал сүрч эхэлсэн. Үгээр хэлхийн аргагүй муу зүйлсийг маш их хийж ирсэн үнэхээр чөтгөр шиг эмэгтэй байгаа. Маш их жигшэж гин. Ингээд амьдралаа дуусгая гэж бичсэн байсан. Энийг харсан аав нь хүү маань өөрийнхөө YouTube дээр биччихжсэн гэрээслэлдээ энийг ч гэсэн хамтд нь бичих гэж тэмдэглэжсэн юм шиг санагцсан
гэдгийг хэлсэн. Энэ бүх бичлэг нотротоор баталгаажсан гэрээслэл ил болсны дараа дахиж Ки Жи Хёнтой уулзаад та яагаад гэр бүлд нь эсвэл найз нөхдөд нь энэ хүн амиа хорлоно гэдэг наа гэд хэлээгүй юм бэ гэхэд би өөрийнхөө ээжэд хэлсэн би хүмүүсийн хэл амнаас маш их айдаг хүн. Би тэр гэрээслэл дээр бүгд миний хүүгийн нэр дээр шилжсэн ч би хизээч хамаагүй буцааж өгөх бодолтой байсан. Би бол амиа хорлохыг болиулах гэж маш их гуйсан. Бүр арай ч ингэж төлөвлөөд тэрийгэ бодит болгочихно гэж бодоогүйгээд өөрийнхөө хийж хэлжээснаас бүр огт эсрэг зүйлийг одоо яриад байгаа. Би тэр хүний хэлснийг чимээгүй сонсоод ярьж байгаа зүйлийг нь ойлгож байгаа дүр эсгэхгүй бол гинэт огцом үйлдэл хийх вэ гэдгээс санаа зовж тэгтлээ өхмээр байгаа гэдгийг нь ойлгож сонсож өгсөн төдийл гэж хэлсэн. Бас Ки Жи Хён би ахыг амиа хорлоход нь тусалсан нь үнэ. Өөрөө надад туслаач би хүч байж л өөрийнхөө хөрөнгийг авч үлдэж чадна гэсэн. Би өртөөл тэр үгэнд нь орсон. Бас эсэргүүцэж болиулахыг ч гэсэн оролдож ятгсан. Амиа хорлохыг нь болиулж чадаагүй гэдэг нь гэмт хэрэг биш үсттэй. Гэхдээ би Ким Үнсог үхээсэй гэж бодсон удаа нэгж байхгүй гэд энэ яриагаа дуусгасан байгаа. Ким Үнсогийн аав Ки Жи Хёныг өнгөрсөн сард хүүг нь амиа хорлоход хамтран оролцсон, залилсан хэрэгээр шүүхэд өгсөн байгаа. Хичнээн хүүмэн өөрөө хийсэн сонголт ч гэсэн хажуунаас нь оролцож нөлөөлсөн, эд хөрөнгийг нь өөрийн мэдэлд оруулах ятгалаг хийсэн хэрэгээр шүүхэд өгсөн. Бас аавынх нь хэлж байгаа зүйл бол би мөнгөний төлөө ингэж тэмцээд байгаа юм бишээ. Хууль ёсны эхнэр хүүхэд байгаа учраас бүх хөрөнгө хүүгийн маань эхнэр хүүхдэд нь үлдэх хуультай. Надад ямар ч мөнгө авах хэрэг байхгүй. Би өөрийн хууль ёсны бэр ач хүүгийнхээ авах ёстой. Цаашид амьдрах хөрөнгийг нь олж өгмөр байна. Миний бэр ач хоёр үнэхээр өрөвдөлтэй байна гэж хэлсэн байгаа. Гэхдээ өмгөөлөгч нарын хэлж байгаагаар хэрвээ хүүгийнт нь амиа хорлох хэрэгсэл тэр утаа гаргах нүүрсийг авч захиалж өгсөн эсвэл амиа хорлох газрыг нь бэлдэж өгсөн гэвэл Ки Жи Хён амиа хорлоход оролцсон гэдгээр ял асууж болно. Гэхдээ тийм зүйл Ки Жи Хёны хувьд огт байхгүй байгаа. Энэ хэрэг дээр үнэхээр нотлох баримт хангалтгүй байна гэж хэлсэн байгаа. Гэхдээ Ки Жи Хён Ким Үнсод хүмүүст нас орсон гэдгийг чинь хэлэх ёстой учраас утасныхаа түгжээг гарга, септийнхаа кодыг соль, гэрийнхээ хаалганы кодыг соль, хүүдээ ямар цаг үлдээх чинь гэрлэлтэд цуцлуулахгүйгээр өгчих юм бол эхнэр чинь нөхөн төлбөрийн нэгч буун авч чадахгүй гэж хэлжсэн нь бас бүх эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд шахалт үзүүлсэн байж болзошгүй байна. Тийм болохоор амиа хорлоход нөлөөлсөн талигачийн сэтгэл зүйн байдлыг өөрт ашигтайгаар ашигласан. Дээрээс нь Ким Үнсо үхэх талаар юу ч яриаггүй хахад Ки Жи Хён өөрөө төрүүлж өнөөдөр үхэхгүй бидтэй гэж асууж зориуд сэтэлжүүлсэн гэдгээр шүхтэлцэж болно гэж зөвлөсөн. Бас нэг зүйл нь үнэхээр амиа хорлоно гэж шийдсэн хүн хэнд ч хэлгүй юм байна л да. Сэтгэл зүйч нарын үзэж байгаагаар би амиа хорлоно үхэн гэж ийм удаан ярьж бүх зүйлээ төлөөлөж тэрийгэ Ки Жи Хёнтой хуваалцдаг байсан нь нэг төрлийн crying for help буюу би амьдрмаар байна. Намайг болиулж надад туслаач гэсэн дохой байсан байна гэж үзсэн. Ерөнхийд нь энэ хэргийг дүгнээ тарахад Ким Үнсо бүх амжилтынхаа суурийг хамтдаа бүтээлцсэн эхнэрээ араар нь тавьж Ки Жи Хёнтой уулзсан тэр үеэс ахуулаад амьдрал нь сүрсэн гэж хэлж болно. Тэр эмэгтэй бүх хэрэгцээ шаардлагыг хангах гэж маш их өрөнд орсон. Эхнэртэй нөхөн төлбөрийн мөнгө төлөх шаардлагатай болсон. Төрсөн аав ээж дүүгээсээ хөндөрч муудалцсан, сүүлдээ компани мөнгнөөс хэрэглээд дэд захирал сайн найзтайгаа хүртэл шүүхтэлцэхтэй тулаад эцэст нь олон нийтийн шүүмжлэл маш их санхүүгийн дарамтанд ороод амиа хорлсон. Ийм хэрэг байна. Амиа хорлоход нь Ки Жи Хён цаагаараа далд байдлаар маш их нөлөөлсөн гэж хүмүүс харж байгаа. Та бүхэн маань санаж байгаа бол хүндийдэх аллахын хэрэг буюу нөхрийгөө газлайт хийж амь насны даатгалын мөнгийг нь авахын тулд нөхрийгөө өөрөө гол руу өсөрч ороод усанд живхэд хүргэсэн энхээ гэд маш аимшигтай эмэгтэй байдаг талаар өмнө нь ярьжсэн. Энэ хэрэг дээр би 2 дугаар хийсэн. Та бүхэн маань сонирхож байвал энэ бичлэгний дараа бас сонсож болно. Энэ Ки Жи Хён гэдэг эмэгтэйг солонгосчууд дараагийн арай илүү ухаантай энхээ байна гэж яриад байгаа. Мөн Камжаа ТV бас саяхан нууц амрагтаа бүх хөрөнгөө өгснөөхөө дараа амиа хорлсон сургалтын төвийн захирлын талаар ярьжсаныг санаж байгаах. Одоо солонгосчуудын нэг айж байгаа зүйл нь аллах бол дараагийнхаа төвшөнд оччихжээ. Ялангуяа эмэгтэйчүүд шууд хүнийг очоод хутгалаад буудаад алаад байхгүй ч гэсэн бүх хөрөнгө мөнгийг нь өөр дээрээ авсныхаа дараа газлайт хийж өөрөөр нь амиа хорлуулдаг, өөрөөрөө үхэх тэр нөхцөлийг бүрдүүлдэг болчихжээ. Хүний үг гэдэг үнэхээр хүчтэй юм байна. Тийм болохоор Солонгост одоо залуучуудаа бүгдээрээ эрүүл хүчтэй сэтгэл зүйтэй байцгаая гэсэн ийм нийгмийн өнгө аястай болж байгаа. Та бүхэн ч гэсэн энэ хэргийн талаарх сэтгэлээ комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. За өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Өшөө олон болсон бодож авдал тайлагдаагүй хэргийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайкад дарахаа битгий мартаарай. Тунгадахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.